За рекорд бол эхэлсэн. За. За хай гэхгүй. За сайн уу. За сайн уу. За бид хоёр ер нь бол ингээд гоё подкаст хийж эхлэх гээд тэгэнгүүтээ ер нь бол нэг юм гоё бид хоёр болохоор энэ 10 жилийн найзууд. Тэгээ одоо хэдэн жил болчихоо? 4 үеүлээ 10 жил болсон байх тий. Мха 5 дугаар ангис эхлээс тий. Тийм тэр чинь хүү 10 байтугай болсон байна. Тийм ээ тий. Одоо хоёр чинь 13 жилээр тэнэжж байгаа юм байна. Тэгээд бид хоёр ингээд ер нь бол одоо ялангуяа миний хувьд ярих хэрэгцээ өндөртэй хүн. Тэгээ гоё ингэж ярьж ингэж яа гэж бодсон. Тэгээд ер нь нэг юм сэдвэнд баригдахгүй. Тэгээд сэдвэнд баригдахгүй. Ер нь л гоё уулзаж чөлөөтэй ярин найзуудтай хоорондоо уулзаж ярьдаг тиймэрхүү байдлаар хүсэж байгаа. Тэгээд мэдээ сэдвтэй үед бас сэдвтэй байна гэж боддоод тэгээд эхний сэдвэр бид хоёр болохоор аль нь Монголоос бусад буюу гадаадд улс оронд суралцаж амьдарч байсан туршлагатай гэхүү тий. Тэгээд тэрний талаар ярих гэж бодсон. За манай найзууд болохоор Японд сурчсан. Тий. Би бас манай найзаа гэдэг. Тэгээ миний хувьд болохоор яг Их Британь буюу Англи улсад яг Лондон хотноо сурч байсан. За тэгээд энэний талаар өнөөдөр ярья гэж байна. Бид хоёроос подкастын нэрийг яг бат охироогүй яг амттай яриа гэд байгаа нь тий. Тэгээд амттай яриа гэр яг хөрхөн. Тэгээ бас нэг юм наалтахгүй байгаа юм да. Daily task гэх юм уу? Өдөр тутмын яриа гэдэг түрүүний хэлдэг шиг. Тийм байж бас болно. Тэгээ та хэдчихсэн юм гоё ярианы сэдв мэдвч юм уу? Гоё ярианы сэдв байж болно. Тэгээ түн дээр нэмэгдээ гоё юм нэр байвал бас та бүхэн сэтгэлээ үлдээгээрэй гэж бодъё. Нэргүүгээ нэрлэчих. Нэргүү подкаст тий. Нэргүү подкаст. Наачаас өөрхөн. За эхлээд зүгээр би яг хэдэн асуулт эхлэхэд асуугаад тэгээд энэгээр гол сэдвлөөгөө яриад явъя гэж бодож байна. За юун түрүүнд яагаад ингэж яг гадагшаага явж сурья. Тэгээ гадагшаага явъя гэсэн тийм шийдвэр гаргасан бэ? Анх гаргасан чинь нэг Япон кино үзээд Япон киноныхаа гол дүрийн залууд дурлаад тэгээ би одоо амар том өрөдлөө. Тэр залуутаа сууна гэж бодсон юмсан. Тэгээ замаасаа л зарилга нь өөрчлөгдсөн болохоос ш. Анх бол Японд сунаа бүр яг тэр дүртэйгээ сунаа гэж бодож байсан. Тий, тэгэж явж байсан. Би хараа санаад чинь нэг юм Япон волейболтой аним билүү? Тийм бас юм үздэг лөө. Хөлбөмбөгтэй. Тийм билүү. Тий. Иназу мэлэн гэдэг. Тий, ер нь бол 10 жил болохоор бид хоёр хоёулаа одоо энэ Япон ч юм уу англи гэдэг устай ямар нэг мэдлэр холбоогүй хоёр хятад хэл сурдаг гэсэн тий. Тэгээд төгсдийн дараа манай хүн яг Япон хэлний сургалтын төгсөөс өмнө суучихсан шүү дээ. Тий, яг нөө коронагийн үед шүү дээ. Тэр стайвар энэтэй мөржсэн. Яг нэг биологийн юу орж ирсэхгүй сонгоо ороод коронагийн юу одоо яшх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр ингээ уцаа хас очсон. Яг мэддэг юм гарцсан. Тэгээ багш тайлбарлаа уцаа хас хоожсэн чинь ингээ Японд руу явах нөө тэтгэлэг гэсэн шүү дээ. Санингийн тэтгэлэг байна. Тэгээ харцаад тэгээ залгаад олцсон. Чи би санажлаа бас хоёлаа яг 12 дараа ороогүй ч илүү ялаа нэг сургалтын төв шиг нэг газар очиж уулзаад тэгсэн чинь ингээд сургуулаасаа гараад манад ингээд сураад ингээд юуг нь гаргаж өгөөд яг явж ирсэн. Би бас тийм нэг аюу санчлаа. Тэгээ Япон явна нэр гээд нэг ярьжсэн шүү дээ. Тэр нь болохоор момшуугийн тэтгэлгээд өгдөг ч юу аах вэ? Тэнд нь хөтэлдэг тийм газар назар байсан. Тийм тэгжсэн шүү дээ. Түмүүд нэг өөр сургуулийн зүгээр ингээд юу юм те дүм мөнгөний тавиулсан зүгээр ингээд сургалтын төвдөл их суугаад ингээд зөвхөн чухал хэдий хичээл үзэн гээд. Тийм тэгсэн чинь сургалтанд нь бүртгүүлсэн чинь химийн сургалтанд эхлэхгүй. Тэгээ нөгөө залгаж бөө юм байна. Санаж байна. Яага эхлэхгүй юм бэ? Төлбөр авчаад очоод тэгээд баг 2-3 сар хүлээлгэсэн шүү дээ. Тэр чинь бас 12 арай корона гарагсан байна. Харин тийм арай гарагсан таахгүй. Тэгээ 11 км байсан болоо. Тэгэл тэр ч юм хударсан л та тий. Тэгээ тэр хэсэгтэй болоод 10 дугаар ангид нөө аним үздэг байгаад Япон хэл нэг сурч байсан шүү дээ. Тэрнэр бас фейлтэй. Тэгэл за 12-оос ер нь. Би бас их харсан юм аним үздэг хүмүүс ч гэсэн Япон хэл сурахад бол нэлээ амар гэдэг эсвэл үгийн дуртай сурдаг. Үгийн заримдаа үзсээр хагаад ингэ чин хоногцсон байт юм гэж хараад байгаа ш. Ойлгоход байдаг шүү дээ. Зарим хүмүүс гайг хүмүүсд болохоор ерөөхдөө баг ихний юм гоо утцсан байдаг шүү дээ. Өөрөө ойлгоод өөрөө сурцсан байдаг гэд
амар аялга амар сайтай. Тийм дуртай юм хийж байгаа болохоор тийм бидэг бах тий. Тийм. Миний хувьд бол нэг амар гадагш явах бол нэг шийдвэр гаргаад байсан юм бол байхгүй. Нөгөө сургууль маань нөгөө 2 дээр нэмэх 2-гийн хөтөлбөр байгаад Монголдо суулж болно. Эсвэл Англи явж болно. Англи дотроо Лондон болон Манчестергээс сонголттой байж байгаа л за явж үзэх үү юужсэн шалгалтаа үзьгээл тэгэл тэнцэнгүүт за явъя гэд нэг өөр амар нөлөөсөн юм бол байгаагүй. Тийм. За одоо энэ чинь заяа. Одоо нэг тэнд очихоос өмнө яг ингээд яг юу хүлээж байсан бэ гинэ. Одоо нөгөө нэг чи одоо Японд өмнө очиж байгаагүй тий. Тий очиж байгаа шүү. Тийм тэгээ тэмүүл чи одоо яг Японыг яг өмнө юу гэж төсөөлдөг байсан. Тэгээ очиод яг ямар байсан талаар. Одоо яг нэг сурах явцтай биш. Ер нь эхлээд тухайн улсынхаа юм төсөөлөл нь өөрөөс нөө жоо. Тийм одоо төсөөснөөс өөр байсан уу? Яг ямар байсан гэдэг талаар анх яаж төсөөлж исэн? Анх яг нөгөө хүүхдүүдийг одоо яг боддог шиг аним шиг л төсөөлж байсан шүү дээ. Тий яг амар хөвгчлээ зоглог. Тэгээд кино үзээд ерөөхдөө тэгтээ яг төсөөл гарч л байсан л. За ерөөхдөө л амар дууган болсон байна тий. Хүмүүс бүр амар юм чөлөөтэй байдгүй юм байна энэ төр гэж бодоод. Тэг яг 4 сард явсан баха. Монголд өвөл алцсан байсан шүү дээ. Өвөл гэнэч. Дулаарч хийжсэн. Дулаарч гэсэн цастай яагаад. Тий. Тэгээ би яг тэр өдөр онгоцоор буусан бохгүй Японд. Тэг ингээд онгоцны яваар ингээд онгодог хаалгаар харчих. Гадаа ном ногоон гэдэг. Би надад амар сонсон очсон юм. Гин нэг 5 цагийн дотор тий өглөөс энэ зам руу очсон юм өдрөөс өө ямар сони юм бэ. Тэгээд ер нь бол төсөөлж байсан шиг байсан үгийг нэг үзэж харсан кино минь ч юм уу тэрнтэйг бол ер нь адилхан байсан л гэж хэлж байгаа юм тий. Тий. Ерөөхдөө тийм байсан. Тэгтээ хоолн жоох. Тийм үү. Тэгээд найз болохоороо ингээд очингуудаа ингээд байрлах байр бүх юм окей билүү? Тийш тий. Тэгээ нэг 7 хоног ганцаарх нэг юм карантинд ороод. Тэгээ нэг ковид яасан нэг карантин хийжсэн тий. Амин мухаас. Гэхдээ яг нэг байр мартайгаа нэг очиод бол нэг ингээд бол юутайсан юу лээ Японд л болохоор сонингийн газараар явсан дүү тий. Тэрний хандлаа дараа жоохон дэлгэрүүлээд бол ярина. Тэгээд дөнгөж очсон сэтгэл нэг тиймэрхүү анх төсөөлжсэн тиймэрхүү байсан юм байна. Би тийм минийх бол нилийн амар байсан. За та нар ч гэсэн яг ингээд Лондон мондонгууд айгүй гоё юм бодож байгаа ах заяа. Бах өндөр цагаан залууч та. Тэрнээс ахуулаад ч юм уу те ер нь бол нилийн их юм бодож магадгүй. Гэхдээ яг тэр яг хүмүүсийн талаар яг би бол Японд ч гэсэн гэж хэлнэ. Яг чи бас Токиод байсан шүү дээ. Яг төв хэсэгт. Би бас яг Лондон нэг төв буюу хоттой байсан. Тэмүүтүгийн ийм олон улсын хот. Лондон ялангуяа. Ер нь бол яг ийм жинхэнэ англи хүн харьяа гэвэл ер нь ховор шүү. Ер нь бол хөвчлэн за муухагаар хэлэхэд манай монголчууд амар халтраад гэж яриад байдаг. Би тэгж хэлэх дургүй байхгүй юу. Хүмүүстээ би борууд гэж хэлдэг нөгөө одоо нөгөө энэтэг Пакистан бол юм да. Непал эдэр те. Тэр хүмүүс илүү их байдаг. Тэгээд дөнгөж би буусны дараа гэх юм бол би ерөөсөө юу байсан. Очоод одоо нөгөө нэг байрлах байр маяр ерөөсөө тодорхойгүйсэн байхгүй юу. Тийш тий. Тэгээ би бодохдоо нөгөө нэг аюул бас гоё ус гэж бодоод за үнэхээр болохгүй би бүр метроныхан бодолтыг хонно гэж бодож исэн байхгүй юу. Тэгээ би бүр ингээд юугаар дамжиж ниссэн нэрээ Солонгосоор тэр бол миний эндэлтэйжсэн хамгийн буруу шийдвэрүүдийн нэг заяа. За. Нэгээс одоо гээд Монголоос Солонгос руу нисчингүүтээ буцаад Солонгосоос Англиад үстэй Монголынхаа дээгүүр нисэж явж байгаа шүү дээ. Тэнгүүд бол нэлээд урт нислэг байсан. Бараг 10 хэдэн цаг нислэг байлоо. Айгүй хэцүү заяа. Тэнгүүд би яаж нөө цонхон талтаа сумаараа ингэ солиороод суудсан чинь нөө хажууд нэм 2 залуу суудсан. Тэгээ би бүр 0 орж чадахгүй тэр хэдэн цаг. Харин тэр бүр амар хэцүү. Тэр нөө цаг нь явж өгөхгүй унтаж чадахгүй амар хэцүү тэр нислэг. Тэгээ би бүр дахиж л хизээ Солонгосоор явахгүй гэж бодсон. Гэхдээ яг онгоцон нь гоё байсан, үйлчлэг нь гоё байсан, хот нь гоё байсан зүгээр арай л урт байсан. Тэгээд өөр гэх юм бол туркаар нэг нисчихсэн чинь туркийн нислэг бас амар удаан заяа. Удаандаа ч яг бас яг тэгээд хамгийн гол нь дундах хүлээлийн цагууд нь амар өндөр байдаг. Тэгээд би нэг найзтай хамт байсан шүү дээ. Тэгээд найзтай хамт бид хоёр туркийн онгоцны будал дээр бүр 20 хэдэн цаг илээ хүлээжсэн заяа. Мөнгөө хэмнэх гэсэн биш. Тэр бол айгүй тэнэг шийдвэр бас байжсэн. За ер нь буцаа сэдвэлөөгөө ороход гэхгүй. Очоод бол яг миний бодож байсан биш гоё газар байгаагүй. Би өмнө болохоор яг бас Япон явж исэн. Европын орнуудаар явж исэн. Ер нь айгүй цэвэрхэн орнууд штэ гайгүй миний мэдхийн. Тэнгүүд англи айгүй заан байсан. Бүр нэлийн заан. Тэгээ би нөгөө нэг дөнгөж нөгөө нэг очингууд нөгөө нэг
хаана очих мэдхгүйсэн чинь Солонгосоор дамжаад явж байгаа Солонгосын бодлоор хад манайх за чи яас арай би юусэн найстайгаа яриадах юм яах нэг гингүүд манай ахыны зовоод тосч аваад тэгээд тэднийхөө явж исэн байхгүй юу. Тэнгүүд ер нь бол тэднийх бол маш дэжгүй хэсэгт амьдардаг. Тэмүүтээ метро гэж юу. Тэг метрогоор ингээд тий англичууд метро гэж нэр хэлэх дургу. Юу гэж тамирсан underground ингээд гэж хэлдэг байхгүй юу. Доогоор явдаг. Тэмүүтээ дээгүүр явдаг overground ч байдаг байхгүй юу. Тэгвэл метро гэж хэлэх айгүй нэг сонь дургу юм шиг билээ. Tube гэж ярьдیں۔ Tube гэж ер нь бол хоол байхгүй юу. Яг орчуулбал тэмүүтээ tube гэж нэр ярьдаг. Tube station дандаа tube гэж ярьдаг. Яг метро гэдэг үгийг бол дэлхийх амар ашигладаггүй. Метро ч нэгтэй ерөөхдөө яг газар доогоор явдаг нь л хэлдэг үстэй. Бүсүүл айл нь хэлдэг юм. Би асаа мэдэхгүй байна. Дараа факт чек. Гэтэ ер нь хэлдэггүй билээ. Тэнгүүдээ яг бодоод үзэнгүүт одоо хамгийн анхны үүсэл чи Англид тахгүй. Англид хамгийн анхны метрог хийжсэн байхгүй юу. Тэгээ тэрнгээрээ одоо хүртэл байдаг гэдэг чинь айгүй хуучны юм одоо хүртэл ашигладаг. Тэгээс яг сайжруулах гэсэн. Ер нь бол тэр нас айгүй хэцүүсэн юм. Ингээд Англид очиод хүмүүсийн яг гоё юмнууд байдаг байх. Ингээд ихэнх ингээд одоо лайнууд нь байгаа шүү дээ. Ер нь бол мөлийн хуучин тэгээ айгүй чимээ мимэтэй дүнгууд ингээд би ингээд гэр бүлүүгээ харих гэж юм ингээд метрон цугаад явжангууд ингээд миний ингээд цаган дээр байнга ингээд мэдээлэлдэггүй ингээд хитрхи амар чимээтэй газар байна хурдан гараарай мараарай гэд. Тийм үү. Тийм амар чимээтэй ахгүй. Тэгээ би ингээд ууг нь ингээд чивчээ зүгээд noise cancellation хийгээд хал амар сонсодог. Ер нь бол тийм заяа. Тэгээд дөнгөж буугаад ийжангууд Английн ихэнх байшингууд ер нь бол бүгд тийм байх. Лифт байхгүй. Ер нь ингээл та нар мэдхээр бол дандаа юм 4-5 давхар ч юм нэг юм байшингууд байдаг шүү дээ. Юм өндөр гэхээсээ илүү. Монголын нөгөө 5 давхар ч юм шүү дээ. Тий одоо нөгөө амьдардаг байшингууд нь ер нь тиймэрхүү. Тэнгүүд ингээд лифт байдаггүй. Тэ шат байдаг байхгүй юу. Тэнгүүтээ тэр их ингээд манайх ингээд 3 давхарт ингээд дээшээ ямаа зөө юм уу гээд тэгэхээр окей гэсэн чинь нөгөө англичууд байшингаа 1 давхраас биш тэг давхраас гэлж тоолдог. Тэнгүүт би нэг ястаа 3 давхарт биш 4 давхар гарч байгаа байхгүй юу Чиндамаа яагаад тэнгүүтээ яаж нөгөө Монголоос ирэхдээ Чиндамд чихээрээ чин хамаагүй оруулчихна гэд чихсэн. Тэнгүүт тэр чинь бүр ингээд бараг 37 8 кг амшлууны юм даа. Тэг хамгийн гол нь оруулсан байхгүй. За яах вэ энэ хойд бас ярьдаг. Тэгээд тэгж оруулж маруулаад тэнгүүтээ тэрийг зөөх гэж бумаа минь амар хүн дээшээ 4 давхарлаа заяа. Тэгээд нэг тэдэнд очиод нэг байж байгаа. Тэгэл үгүй маргааш нь анинаар бол ингээл ажилт яваад би тэр хавьж хаалгаж байгаа шүү дээ. Ингээд өмхий заа. Тэнгүүтээ ингээд та нар яг би нэг тийм Paddington хүүхлийн кино гэдэг шүү дээ. Ер нь бол тэр Paddington чинь яаж нэр өгсөн тэр нөгөө нэг Tube-ний station дээр байж байгаад Paddington гэдэг Paddington нэр өгч гэдэг. Түл яг тэр station чинь тэр хавьд амьдарч байсан байхгүй юу? Амьдарч байсан ч юу байх вэ? Эхний оцсон өдөр утсан гэсэн. Тэр хавьар алхаж малхаад тэг ингээд яаж мангууд ингээ хог могнод өгөр ингээ гудамжтай гаргаад тавьчихдаг. Тэнгүүт нь ингээ ач мачдаг. Гэтэ ингээ юу хайчдаг. Тэнгүүтээ зарим задар нэмтэр өнгөр асах юм тий. Тэгэд ингээд айгүй нэг хүмүүс энэ тийм би засчдаг. Тэр шээснээс үнэртэй заяа. Ер нь жоохон тийм байсан. Сүүлдээ яг тасцсан л та. Тэгээд өвөөс мэлийн үнэртдэг. Тэгээд би бол яг ихний оцсон өдрөө нөгөө нэг одоо нөгөө транспорт буюу нөгөө нийтийн тээврээрээ хамгийн үнэтэй тооцогддог бараг улсуудын нэг байхгүй юу? Нэлээд үнэтэй. Намайг очиж хахад автобусанд нэг удаа суухад Монгол мөнгөөр одоо нэг 6-7 мянга байсан бол нэг удаа суухад тэгээд тухайн үед амар үнэтэй санагдаад аюуг халахж ирсэн байхгүй юу? Тэгээ яг амьдраад яг цалингаа аваад нөгөө гайваа. Тэгээд ерөнхий байдлаар бол миний бодчихноос үгүй амар газар исэн. Тэг би чинь амар хэцүү хэлсэн шүү дээ. Тэр нөгөө манай тэндээс ихнэр чи одоо яахгүй бол ингээд манай ингээд лендлорд буюу манай байрны эзэн уралнаа олуулаад байлаа мэлээ гэд. Тэгэхээр намун за уучлаарай гэхэд тэгэхэд өмнөд нь амар үнэтэй байсан болохоор би тухайн үед ингээд хостел хоёрын ялгааг мэдэхгүй. Хостел ч юм болохоор юу гэдэг шүү дээ. Нийтийн шүү дээ. Тэг нийт ингээд 4-5 ингээд давхар ортой байдаг шүү дээ. Тэгээд тэр орын ил түрээсэлж байгаа ухааны юм шүү дээ. Тэгвэл би тэрнийхээ ялгааг мэдхгүй тухай дээ дөнгөж авах очиж байхад тэгээд би ингээ хостелд орж ирсэн байхгүй. Тэгээд би одоо тухайн үедээ бас ингээд хэрхэн яаж юм аах мэд түнт ингээд нэг хүйсний хувьд ч ингээ холны хүйс зөвхөн эмэгтэй зөвхөн эрэгтэй гэдэг өрөөнүүд байд юм байна. Тэрийг би мэдхгүй. Ингээд хамгийн хямдхан гэж бодоод орцсон чинь ингээ холны хүйсний өрөөнд орцсон.
Тэгээ баах эрэхтэй хүмүүстэй. Тэгээ надад бол үнэхээр амар байсан байхгүй юу. Тэгээ би чинь оройн унтаж чадахгүй уйлаад хүмүүс юм ингээд ярьж мэрээд тэгжсэн байхгүй юу. Тэгээ азар маргааш нь одоо нөгөө нэг хамт амьдрсан манай найз байгаа шүү дээ. Тэрүүнтэйгээ уулзаад бид хоёр заа энэ бүтэхгүй нь хоёулаа зөв бодлоорой гэд. Тэгээд бодолтой ороод тэмцэнтэй хөөрхөн үнтэй. Тэгээд бид хоёрын байсан чи хотын төмөө өвдөөч биш заяо. Та одоо яах юм бол Shepherd's Bush гэдэг хэсэг. Ер нь бол аюу жоохон муухай хэсэг заяо. Манай сургууль яаж чадсан тэр хайцсан бүр ёо амар гачин барьчилтай. Тэгээд бүр нэг юм Тэтгэл амар эвгүй нэг амар хар мар хүмүүстэй тэгэл амар бороо тэгтэнхтэй ер нь жоохон эвгүй хэсэг байсан байхгүй тэгэл өвс мөс нь үнэрсэн. Тэгээ би бол анхны төсөөлөөр яг юм тэр хавь байсан болохоор ямар амар газар ирчихвэ гэл би яг уйлах гал байсан заяа. Тэг юунд ирчихвэ гэд. Тэгээд аваа нэг хэсэг байж байгаад нөгөө найзтайгаа яг нэг төв хэсэг рүү н ороод төв хэсэг нь буюу одоо та нарын мэдхээр нөгөө нэг Big Ben, Лондон, IMI тэгээд нөгөө нэг Tower Bridge гэдэг нэг арай нэг алдартай хэсгүүд наа шүү дээ. Тэр хэсгээр яваад Лондон ч бас гоё юм байгаа юм биш үү гэдэг дээр байсан болохоос ш. Ер нь яг нэг зэрэг анх очсон хэсгээр ч юм уу тэр хавьтай байсан бол айгүй хэцүү санагцсан. Тийм. За миний анх чи ингээ Японд очиод хамгийн их ингээ шоконд орсон. Тэг ингээд хоох юм бэ юм уу ямар сони юм гэж ингээ чамайг ингээ шоконд оруулсан тийм юм юу вэ? Яа нэг юу юм болоо? Хөө юм би бол Японд ороод л айгүй хэм шоконд орж ирсэн шүү дээ. Тэр нөгөө нэг чиний нөө бас ороод идэг шиг нөгөө үйлчлэлийн газар очиж штэ. Тэр нөгөө готлон өсгөрийг хажууд өвдгөл цоодаг. Тэгээ тэр яг ингээ үйлчлэлийн газар байгаа штэ. Ялчих нөгөө соёлын тийм болоод тэнгууд сургууль дээр багш ингээ юм зарчих таажууд ингээ өвдгөл цоод идэг. Ширийн нэжүүд би ингээ зогсоод застдаг штэ манай багш нарт тоглоод тэгэхгүй өвдгөл цоож застдаг гэсэн багш. Эрэхтэй багш эрэхтэй ирнэ би бүр ингээ хөөх ямар юм бэ. Тэгээ бас тэнд нөгөө нэг сургууль дээрээс чинь банкны данс нээж өгнө гэд. Тэгээ банкны ажилтнаар чи бас өвдгөлээд тэр ингээ өвдгөл цаадаг надад амар хэцүү. Чи надад тэр бол ингээ бүр амар юм дарамт үүсгээд байсан шүү дээ. Би яахчгүй л агаам л та. Тэгээ ингээд хажууд ингээд өвдгөл цуучаад ингээд бүхэлзөөд ингээд байх нь надаас айгүй юу байсан. Тий амар надаас амар юу гэдэг. Тий. Тэр намайг анх амар шоконд оруулсан. Технологи хөгцсөн гоё орно шүү дээ. Тэр мэрэнд нь гоё шок хүрсэн юм алхуу. Disneyland амар шоконд оруулсан. Яг ингээд яг тэнд байгаа юм шиг мэдрэмж төрүүлжсэн. Нөгөө Монголд парк үзгэрчээг ингээд Монголд байгаа яг тоглоомоор тоглодог шүү дээ. Тэнгүүт тэр ингээд орчин нь тоглоомноос илүү гоё байсан. Тэгтээ 40 минут орчлоо 4 минут л тоглодог юм. Тэр бүр яа. Тийшээ тэнгүүтээ тэр чинь нөгөө нэг хурдан явдаг пасс мессеж тэр нэрээ үнтэй тэгээд энэ өөр энийг орж мөрдөг тэгэл. Тэр нь тэгснэ бас дахиад орчтой ёо. Шал бат. Гэтэ яг арай хурдан гэж байгаа юм тий. Окей. За чамд надад үгүй амар шокинг нэг үн тиймс би нэг амар гоё газрыг бодож очсон тий ингээд бүр их Британи штэ тий дээж бодсон чинь л үгүй жоохон үгүй нэг тэнд байсан хэсэг гэсэн нэг тийм байж тараад бас жоохон бол айгүй шокинг байсан. Тэгээд тэр нөгөө давхар үгийн тгээс гэж тоолдог нь айгүй шокинг байсан. Тэгээд ер нь бол алхдаг хүмүүсээ алхдаг метро айгүй үнэтэй. Тэгээд метро нөгөө нэг ямар бүсээсээ явж байгаас шалтгаалаад өөрөөр үнэтэй. Тэгээд тэр бол тийм байсан. Өөр нэг шокинг юм байхгүй дээ. Тэгээд сургалтын систем Монголтой харьцуулах юм бол явц маус эсмэр дүн гаргадаггүй. Зүгээр шалтгаагаар танах бол айгүй эрс анхаардаг болсон. Манайх чинь нэг шалгалт гэдэг байхгүй эрсээр амар чухал тийм. За яг мэдээж нэг том сургууль руу ороход нэг шалгалт хэрэг болно шүү дээ. Дүн харагдах баг. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад дүн бас харна. Гэтэ дүн дээр илүү эрцэн дээр амар чухал. Харин тийм. Би ерөө тийм байсан бүр алах гэдэг байгаа байхгүй. Би ч нь бол эрцээ бол үг нь яаж чаад шалгалсан дээр хэцүү шүү дээ гэж. Тэр нэцтэй. Ингэний соёлын хувьд ямар нэгэн байдлаар шокинг хэв бас тэр өвдөл цудаг орхол ах. Тэр өөр ямар нэг тийм одоо нэг Монгол яг Японы соёлын ялгаа ч юм уу те нэг тиймэрхүү юм байдгүй. Нөгөө үйлчлүүлэгч хаан гэдэг түрүүнийхтэй адилхан. Бүр жинхүүтээр хаан гэж үү? Тийм ерөөдөө юу ч гэсэн баг гэсэн миний буруу болно. Тэгээд урдаас нь их юм байж болохгүй. Тэгэхээр гадаад хүмүүс бол арай илүү гайгүй байдаг юм те. Тэгээд бас тэр нөгөө сургуулийн соёлын ялгаа гэх юм уу? Тэр бас их байсан. Багш нар юм нэг яг Монголд хар дээр байдаг юм шиг санагддаг шүү дээ.
багшаа гэж очиад нөө дүм мөнгө ярихал тий. Тэнгүүд ерөөсөө тийм юм байхгүй. Багш нар ирээд нөө яг суралцж байгаа үйлчлэгээ өгч байгаа болохоор яг тийм үйлчлэгийн газар юм шиг юм уу? Илүү тал чартал юу хэрэгтэй, энэ хэрэгтэй нөө юм. Бас тэр нөө open campus гэдэг байхгүй. Тэр амар шиг. Тэр нь юу вэ? Одоо би ингэ нэг сургуульд очиж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл дэвшин суралцах гад тий. Тэнгүүд туршиж үзэх гээд очиод уулзсан за жишээлбэл торт хийх гэж шүү дээ. Тэгээ тэрийг нэг өдөр тэр сургуулийн талаар судлангаа тэгээ юу хийх талаар мэрэгчлээ судалж үзье. За торт хийх юм бол тэгээ торт аваа гэдэг. Тэр нь үнгүү тэр бүх бүртгүүлэхэд үнгүү асуудал. Би нэрэд тэгээс асууж Японд ингээд анхны удаага үйлчлэгээ авах гэж байгаа бол юм амар хямдалтай юм уу байдаг гэд. Тэгээд нөгөө нэг юм аппликейшн байдаг гээд одоо жишээлбэл нэг салаанд ороод хумсаа бодвол гээд анхны удаага орж байгаа болохоор ингээд та хэдэн хувийн хөнгөлөлтэй гээд тиймэрхүү юм байдаг гэсэн үнэн үү? Мэдгүй шүү дээ тэгж байгаа тийм үү. Би яг тэг зүгээр хайлт сонсч ирсэн. Тэгээд магадгүй гэж бодсохгүй нэг анхны удаа гэдэг юм дээр нөгөө тухайн үед ингээд ийм experience өгөөд тэгээд хэрэв тэр хүн дүн талаж мал таж ирнэ гэдэг утгаараа тэгээд анхны удаагийн үдээр нэм хөнгөлөлтөө ч юм уу янз бүрийн урамшуулал байдаг гэж би сонсч байсан байхгүй. Нөгөө утас өгдөг шүү дээ. Анх удаанд сэм авах юм бол өчийн нэр утас авч ирсэн тий. Тий. Анх удаа сэм авах юм бол юу илээ баг 2 утас авлаа би 2 өөр газараас эхлээд нэг ингээд манай монгол шиг өөрийн телефонод байгаа шүү дээ. Unitel, Mobicom гэх тий. Тэгээ Unitel-ийн дугаар авбал анх удаа манайхаас дугаар авах юм бол за ингээд танд утас өгнө гэж утас өгсөн байхгүй. Тэгээ нэг үнэтэй утас биш л. Өө яг Монголд бол үнэтэй болчихсон. Сая хэдэн зуун утас болчихж байгаа шүү дээ. Дугаар авчаад тэнгүүд дараа нь дахиад нөгөө Norika буюу ингээд солих оператор солио шүү дээ. Манайх одоо жишээлбэл Unitel чинь 88-аар эхлээд Mobicom руу 90 солио шүү дээ. Дугаар нь солихгүй. Зүгээр операторын солиотой. Тэгэх юм бол бас урамшуулдаг. Манайх бас тийм байсан. Дугаар нь солигдохгүй, оператор солигддаг тийм байсан. Тэгээ би чи нэг дөнгөж очихдаа айгүй азтай гоё дугаар автсан заяа. Гэт 74 94 98 98 55 гэдэг дугаартай заяа. Тэгээ тэрийг алдахгүй гэдэг юм бодоод тэгсэн чи үгүй оператор хоорондоо юм шиг солигдчих дугаар нь солигддаг. Харин тийм билээ тий. Тэр нугас амар юм бэл. Харин тэр нь айгүй амар. Тэгээд яг та нар болохоор ингэж сим авлаа. Заавал жилээр мав юм тийм планууд байдгүй. Дандаа дараа төлбөрт төсөв. Манайх бол урьдчилан төлбөрт гэж байхгүй. Дата худалдаж авна гэж байхгүй. Дата худалдаж авна гэж байдаг. Гэхдээ юу төлбөр ярианы төлбөрийг ингээ урьдчилаад нэгжээр цэнгэлж мэнэлж юм тийм болохгүй. Одоо сар болгоны тогтмол мөнгө төлнө гэсэн үг зү? Тийм нэг одоо багцын сонгол харин тийм ийм багц тийм. Тэгэл илүү ярих юм бол тэр багцаасаа тэгээ тэрнийхээ төлбөрийг нэмэлт. Тийм надаас нэг амар юм бэ. Сайн юу шокинг мокинг гэдсэн. Шүлжээ амар муу англи. За. Ингээд яг дата мата ингээд бүр дэчүү ингээд юм сонгоч чинь заяа. Одоо сарын ингээд нэг 10 хэдэн паунд ч юм уу 20 паунд гэж төлчингүүд яг айгүй дэчүү. Тэнгүүд интернет нь гол нь орохгүй. Орно л доо ингээд амар удаан заяа. Тэгээ ингээд 5G байгаа гэж харагдаад байдаг хэрнээ ингээд айгүй муу. Тэгээ ер нь бол ингээд яг ямар өөрөнд телефон сонгохыг гэдэг бол айгүй хэцүү байсан заяа. Ер нь бол алийн сонгосон ингээд айгүй интернет дээр муу жоохон хэцүү гэхгүй юу. Гэтэ нэг гоё юм нь одоо чинь нэг одоо жишээлбэл Mobicom-ийн сүлжээг ингээд барьж авч байгаа шүү дээ. Тэмүүт ингээд метроны буудлууд дээр одоо шүлжээ байхгүй боллоо гэхэд одоо Mobicom-ийн одоо интернетүүдэд дээ шүү дээ. Mobicom гэдэг тэдэрт нэг өмшөд өнгөө ордог. Тэдэр нь гоё юмсан. Тэгэхээр чи ямар нэгэн өөрийн телефоны дугаартай бол яаж төрсэн яасан ийсэн нөгөө нэг метроны буудлын ч юм уу энэ нэг газрууд ингээд бол интернет бол орчно гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэр нь бол гоё. Нөгөө нэг амар нөгөө Монголоос ялгаатай нөгөө одоо нэг Google Map гэх юм уу. Одоо нөгөө нэг газрын зураг дээр тийш юм оруулаад янгууд яг гоё гарч ирдэ штэ. Японч нь одоо ийм юм цугаад ингэж явж байгаа. Тэмүүдэд хідэн төгрөгтэй. Одоо ингээ бүх юм ингээд аюу гоё дийтэл одоо тийшээ ингэж алхах ингээд бүх юм гоё гараад өгчтэй. Тэгээд жинхэнэ утгаараа мапыг бол сайн ашиглаж сурсан тэнд бол. Тийм тий. Тэр бол аюу гоё байдаг байсан. Тэг үн бүх юм гараад ирчдэг. Тэг аюу бол Монголд ерөөсөө мап ашиглаж чаддгүй байсан шүү дээ. Би бол за алхаад ээжрээ залаад одоо баруун өрхөө зүүн өрхөө өндөр барилга. Гэтэ яг хуу тэгж л таашаа анх бол тийм байсан. Тэгэд магадгүй тэрийг ашиглаж сурчаад энд ирэнгүүд ашиглаж болдсон мэн гэдэг юм гарч ирсэн нэрээ. Би одоо ингэж янгууд болдсон билээ шүү дээ. Автобус моторлог ийм автобусанд ингэж суугаад явнаа эдэргээд эсвэл энэ сүүлд ийм гэж гаргаж ирсэн. Би нэг залуу энэ дээр Google Map дээр ажиллаж исэн гэж сонсч ирсэн байхгүй нэг 2 жилийн өмнө жилүү. Тэгэхээр тэр үед бас сайжруулаад ийм болсон байж магадгүй. Англиар намайг одоо англи явахаас өмнө бол
ийм байгаагүй. Тэгэхгүй одоо л айгүй тийм лаг болсон юм санагдаж одоо ингээд Тэг хүмүүс бас хаягаа оруулдаг болсон юм шүү тий. магадгүй тийм. Тэгэхээр гарч ижил одоо жишээлбэл нөө Instagram дээр нөө яг map нь гарч ирэхгүйдэг зарим зүгээр нэг алдартай олон газрууд байдаг шүү. Алдартай. Жижигхэн ч юм уу тий гэхдээ гоё амттай гэдэг. Тэгээ зүгээр хайгаад үтсэн чинь яг ингээд тэрүүгээр болон эргээр гараад ирнэ гэх. Тэгмэд яг гараад ирсэн бэл. Ингэнэ энэ амар нэг юм хөвгчлээ асуулт байгаа байхгүй юу ингээд одоо нөгөө нэг хэлний бэрхшээлээсээ болоод гэх юм уу хэлний одоо үл ойлгослоосоо болоод ингээд ямар нэгэн ингээд хөгжилтэй эвгүй байдалд орж ирсэн гэж одоо нөгөө нэг харин надад яг байх бол энэ бас амар яг байгаа байх гэж үгүй л ингээд одоо хүмүүс бол ийм байхгүй би яг тэгж боддог одоо англид байгаа ялангуяа англи хүмүүс ч юм уу тэнд хэл давхаас орсон дотоод тухайн иргэшилтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс яадаг вэ? Англиараа бодоод англиараа хариулж байгаа шүү дээ. Би тэд ингээд яадаг вэ гэхээр эхлээд монголоороо бодно тий. Тэмүүтээ монголоороо бодж байгаа тэрийг ингээд одоо нөгөө тухайн улсын хэл рүү хөрвүүлчихэд ярьдээ шүү дээ. Тийм хөө англи тийм толгойн дотор бол тийм одоо японч нь тийм байгаа. Чи одоо шууд японоор сэтгэхэд японоор ярих уу? Тухайн хүн японоор ярингууд нь ингэж яахантай ойлгонгууд эхлээд монголоор ингэж хариултандаа гэж япон руу орчуулж ярьдаггүй юу? Дотроо яг ярьдаг шүү дээ. Ярианы бүтцэн нөгөө арай өөр өдөг шүү дээ. Англи Японых монголтой Японых ч монголтой адилхан баггүй. Тэгэл би гэл төгсгөлэн заавал дүүгээр төгсдөг. Тэгээ дунд нь нэр үг нь ордог. Тэнгүүд адилхан яг нөгөө нэг ярих үгийн сонголт монголт нь л өөр. Тийм бах тий. Бүтцэн бол адилхан. Тэгээд бол за хэлний бэрхшээлтэр яасан гинэ юу хинтээ буруу ойлголцоо. Үгүй тэр яг хэлний бэрхшээл бол байгаа гэж өөрийнхөө яг ингэ буруу бодсон юм дитгээд. Тэгээ тэр яасан гэхлээр би бол гайгүй хэлтэй явсан шүү дээ. Энэ 3 гэдэг чинь дундчаад очиход бол хангалттай яриад эхний хэлжинд банкны карт мартал ямар ч асуудал өөрөө авчлаа. Энэ нэг удаа аваагүй. Хоёртой. Тий. Энэ нэг одоо л өгийдэл гэж бодчихтой. Нэгэн дугуйн ясных ингээд төцөд өгчүүл тий. Тэгээ би чинь гайгүй хэлтэй очиж байгаа байхгүй юу. Тэгээд очоод бүх юм ингээд ярьчихж байгаа шүү дээ. Ойлгочихж байгаа амар ойлгодог бол очсон юм. Би өөрөө ч шокнд орсон. Тэгэл ярилцаж чадаал. Тэгсэн чинь нөгөө нэг Токио Домо гэдэг нэг юм манай хар парк юм уу байдаг байхгүй юу. Парк дээр суух болоод одоо манай нэг далайн дэрэмч байгаа шүү дээ. Тэнд суухаар тий. За тийм юм дээр тэгсэн чинь хүмүүсээс асуугаал юм 1-ээс 16-гийн хооронд тийм өгөөд цаас дараад тэр цаас хааш уушаа. Тэгээд би ингээд харшин чинь тэр далайн дэмжтэй асуудал 1-ээс 16 юм байна. Тэгээд за би өстө хамгийн суудлаа сонгох юм байна. Өстө суухтаа Япон ингэт юм байна юм. Амар үрдэт гэсэн. Тэгээд би оргилтай хамт ичсэн байхгүй. За өстө суудлаа сонгоч, хоёлаа суудлаа сонгоч хамгийн хайсан юм. Балаар л 16-гийн чеклэл тэрийг уншаагүй зөө болно. Хамгийн гээд аваад тэгээ очсон чинь нөгөө яна зүгээр үү гэх тимэдийн гайгүй тэгээд асуудалгүй ихээр асуудалгүй гэсэн. Дараа нь нөгөө юм нэгэ утсан чинь сонсгол муутай. Карт ирсэн байлээ. 1-ээс 16 нь болохоор тэр ямар нэгэн ингээд янз бүрийн нэг бэрхшээл сонсдог юм өндрөөс айдаг юм юм байгаа чинь чеклээд тэгээд тэрийн чеклүүсний дараа ордог юм нэх юм. Эрүүл мэндийн чиглэл. Тэгэд би тэрийг мэдгүйгээр 16 чиглэл. Тэгээд хойноос сууж чадсан юм уу? Хойноос суусан л да. Гэтэ хамгийн юм нэгийг аваагаар хоёрыг авсан. Хоёлаа гэж бодороод тэгээ гайхсан хоёрыг ингээд сонсгол муутай гэсэн амар яриад идэв. Тэгээд би бүр ёо ямар тэнэг юм биш вэ? Тэгээд бас соёлын ялгаж байна юм бол ялж байгаа гэж ирж байдаг. Тий, тэрнээ бас соёлын ялгаж байгаа байхгүй. Аюулгүй байдлын ялгаж юм тий. Миний хувьд бол үгүй айгүй тийм ойлголцохгүй юмнууд бол их гарч ирсэн. Тэр чинь нөгөө нэг айгүй олон төрлийн акценттэй хүмүүс байгаа шүү дээ. Эдийн бүгдээр англиар ярьж байгаа ч гэсэн. Түрүүний соёлын юмуун дээр нэг ингэсэн юм байна. Нөгөө англичууд би бинтгээ яаж ярьдаг вэ гэхээр oh my love, oh my darling гэж ярьдаг байхгүй юу? Би бинтгээ зүгээр хүнтэй шүү дээ. Thank you love гэдэг. Баярлалаа хайрал гэсэн үг юм байна. Тэгэл юм худалдаж аваа би чинь дэлгүүрт ингээ худалдаж идэв. Тэгмэд өө thank you love ч юм уу наа тэгжилж байгаа шүү дээ. Тэгээд би бүр ингээ гайхах байхгүй юу. Би яасан бол яаж байгаа юм бол гэж мэгээ. Тэгмүүдээ нэг ажлын мэн oh my darling гэж нэг байг ярьдаг. Тэгээд oh my love гэх би намайг үнэхээр ингээ өхөөрдөд ингээ охин шиг санаад надад дандаа тэгж хэлдэм болдоо гэж би бүр нэг аюу их юм бодож байгаа. Тэгсэн чинь зүгээр ангилчууд бүгдээрээ тэгж ярьдаг. Тэгэл ингээл юу окей гэл зүгээрөө гэл асууж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр бол зүгээр юм одоо ингээд хүмүүс ингээ хоорондоо 30 хоорондоо зүгээр зөрөгтэйчсэн юм гэдэг. Окей, юу окей гэл зүгээрөө гэдэг ингээл зөрдөг. Тэгээд тэр нь зүгээр ингээд нэг үнэхээр чанаа зүгээр байгаа юу гэж асуугаагүй. Зүгээр л ахаа гэл ингээ зөрөөд явдаг юм баггүй юу. Тэгэхээр би ингээд аюу хин ахаа юу окей гэдэг ингээ бүр ингээд ярих гад байдаг. Би тэрийг ярихгүй. Хүмүүс тэр чинь зүгээр л тухайн улсын зүгээр нэг юм
одоо соёлын жааш ингээд зүгээр л нэг хүмүүс зүрхтэл хэлдэг мэдлэгээ шиг юм шиг мэдлэгээ тавьсан. Тэгээд тэр мөр айгүй нэр хэцүү нэг ах ойлгохгүй тэгээд ингээд ярьдаг байсан аахгүй би өө тийм үү яасан би зүгээр чи яасан зүгээр юм уу гэж ярьсан. Тэгээд тэр нэг misunderstood болсон нэг ганц юм болохоор нэг амар funny юм нэг ярих юм бол зөндөө юм бол болж исэн заяа ойлгохгүй. Тэгээд хамгийн нэг ингээд би дэлгүүр дээрээ ингээд ажиллаж байсан чинь нөхөө ингээд нэг юм ангахаас хамар хаанаас олж болох вэ гэж асууж байгаа байхгүй юу? Та монголоор бол пистачио гэдэг аа. англиар ингээд пистачио гэдэг байхгүй юу? Тэгээд тухай тэр самрын нэрийг би англиар мэддэггүй байсан. Би ч бас ангахаа цөмөргөж мэдгүй. Харин тэгээд тэгсэн чинь ингээд where can I find pistachio гэдэг байхгүй юу? Тэг би бүр амар гайхаад wait what гэж би асууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь pistachio гэдэг байхгүй тэр үгүй энэ ч одоо өөдөөс яагаад ингэ намайг хараалаар загнаад байна. Pistachio чигшээгээ би бүр амар уур хүрээд заяа. Тэгээд эцэст би өөрөө яг энэ самрны хажуу согсчихсан байхгүй ягаад чи тэр бүр гайхаад тэгээд ажлынхаа хүн ингэ дагалж ирж байгаа. Sorry, can you help her? Гэдэг энэ туслаад өгч болох уу гэсэн чинь за яасан гэдсэн чинь where can I find pistachio нүс надад бүр амар олон зурлсан шүү дээ. Чинь нөгөөх нь ингээд энд дээр ингээд шууд ингээд гаргаад бочтой байхгүй юу. Тэгээ нөгөөх авсны дараа би бичиг нуусан яг pistachio гэдэг самарны нэрийг бичсэн. Тэгээ би тэрээд энэ нэртэй байт юм бэ штэ гэж бодож. Тэгээд ер нь бол тэнд очиод бас нэлээ их юм өгнөд сурсан. Тийм pistachio ер нь бас тэнд сурсан шүү. Энд дээрээс сураад харин тий тэр нөгөө нэг улирал байдаг шүү дээ тэрийг гардаг хэмжээл өвөл байгаад байдаг хаяпад. Тэг ингээд баахан зарим дээр pistachio гэх янз бүрийн юм дээр pistachio гэж би тэгээ найстай чи pistachio ингээд бичсэн. Харин би бүр ингээд наалга pistachio гэдэг ингээд асуух би бүр ингээд pistachio гэх би бүр намайг тийч одоо би бүр ингээд бүр гайхаад л авалж асууад байсан байхгүй. Тэгсэн чи тэр нь зүгээр л яг ингээд самарны нэр тий. Самарны нэр. Тэгэхээр яг Монголоос өрхөл Оросууд тэгж ярьдаг байх нэг ойлээ монголчууд орч тэрээс бол нэг pistachio гэдэг бол нэг тийм хараалал самарсал тий байхгүй л байх тий. Тэгсэн чи би нэг Япон үйлэн штэ бас таардаг байхгүй тэндэж яхта тий. Би чи нэг хотлооны Японд 7 хонс юм байна. Би чи нэг сарбанаар авах явжсэн байхгүй. Тэгсэн чи манай бөвшөг Японд очиод ингээд нэг ятан мэдлэгтэйгээ баяртайгаа баярлаатайгаа байх хэрэгтэй гэдэг өгнө зааж өгчсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг Япон хүн байгаа нөгөө нэг англи дандаа нөгөө ID шалгадаг Японч нь гэдэг шүү дээ. Тэг хэрвээ би ID-г ингээд шалгахгүй ч юм уу тэр хүн насан турш юм миний виз туслахтай холбоотой асуудал болохоор бүгдийг шалгадаг. Тэгсэн чинь нэг Япон хүн байна нөгөө Азад амар залуухан царайтай яаж чадна. Тэгээд нөгөө бус нь одоо нөгөө нэг бусад үндэстнүүд ч юм уу тэр болохоор амар юм хөвшин царайтай байхгүй юу. Тэгэд нөгөө Азад минь амар залуухан царайтай юм болохоор очиод ингээд ID-г насгах нэг Япон хүн таараа can I check your ID please ойлгохгүй хөрхий. Тэгээд ингээл нөгөө ингээл пассвордтай ойлгохгүй. Тэгээд би password гэж ойлгохгүй. Тэгсэн чинь ингээд нэг Google Translate гараад ирж байгаа хөрхий. Тэгээд нөгөөх нь шүлжээ ахгүй нэг гарч ирэхгүй байсан. Тэгээд тэгсэн чинь яг тэн дээр нэг Япон англи гэдэг байсан харангуйтай би нихонго гэдэгсэн байхгүй юу. Нөгөө Япон амар баярлаад нихонго дэсмис гэл амар тэгсэн хахад юм би гэж яваад штеп байхгүй. Тэрнээс ч надад Японд байхгүй заяа. Тэгсэн чи нөгөө ах нөрөө шокод орсон би за хай гэж үгээшээ нөгөө approve хийчихэл нөгөө насны окей болгочихвол тэгэл окей бай гэсэн. Нөгөө хүн дээр бүр амар баярлсан байгаа. Нихонго гэж амар сонирхсан. Тэгэхээр нөгөө хүн тэгээ би тэгж хамгийн гол нь асуусан нөгөө хүн гэл амар баярлсан би гэсэн юу. Өөрөө байхгүй мэдхгүй гэж хэлэхэр ч юм бас амар сонирхолтой тий. Өөрөө нөгөө нэг are you Japanese ч юм уу англиараа ч асуугүй яг Япон хэлээр нь чи Япон юм уу гэж асууж байгаа гоо бай гэж ядчих юм амар нэг хүн ингэ чи ингэ хэл ойлгохгүй жаа гадаж яа нэг хүн Монгол юм уу гэмүүд чи Япон хэлүү гэж хэлсэн юм шиг хөнгөө гэж тийм үү тий тэгээд ч юм уу хэлтэйгээр энэ гэж хэлсэн тийм үү би асууж байгаа хөнгөө гэж асууж байгаа би Японы хүн үү гэж асууж байгаа юм бас бодчихоо шүү. Тэгээд би ч нас хотлоо нэг өөрийгөө Япон хэлтэд яхад тэгээд би ч юу мэдвэдэ хоёртойгоо тэгээд аригато өдр тэгээд л байгаа шүү. Тэмүүдэд тэгж хэлээ. Нөгөө гээд амар баярлсан. Үлдсэн дээ. Шүү Япон хэлтэй юм байна. Харин тий. Нэг гадаад ш нэг Монгол хэлтэй юу гэхээр тийм ээ гэсэн чи урдаас ахан заа гэвэл харин гайхав шүү. Яа нэг тийм болж исэн хэлний тал дээр гэх юм бол яа ингэнэ за
Ингээд гадаадд суурснараа одоо нэг ингээд илүү нөгөө нэг хувь хүний хөгжил тал дээр гинэ. Ингээд гадаад суурснараа одоо чиний хувьд ингээд илүү яг ингээд том өөрчлөгдсөн зүйл ч юм уу те тэр тал дээр гинэ. Яг тэнд байхад бол амар цагийн хуваарь л хийдэг байсан. Тэгээд энэ дээр байхгүй. Сурангаа ажиллаж чаддаг болсон. Тэнгүүт одоо энэ сурангаа ажиллахаар бас яг амар болж байгаа гэх юм надад. За би тэнд ингээд бүр хэцүү орой ажилладаг гэсэн. Одоо сурангаа ажиллаад багш нартайгаа ярилцаа те ийм байна. Хүнтэй ярилцаад ирэхэд тийм тэнд автаа чи ингээд сурчдаг ажиллажтай тэгээд аль нь ингээд алдагдахгүй болоод яваад идэг те. Тэгээд энд ирсэн чинь болохоор аль нь амжихгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Энд сараа нөгөө тэнд чинь сургуулийнхаа цагтай ажиллаа зөрүүлж байгаа шүү дээ. Харин энд л аль нь давхцаал багш нараас аа яг тийм бэ. Багшаад үнэхээр амжихгүй нэ би ингээд ажиллаа. Тэнгүүд гоё юм нь одоо ингээд ичнээ ингээд сурж байгаа шүү дээ. Арийнэ. Тэнгүүд гоё юм багш нар амар ойлгодог. За окей чи энэ бие даалдуудаа хийгээрэй. Эднэрийг нөхөдөр дараа нь очиж уулзахаар амар ууралдаг байсан шүү дээ. Гэтэ их сургуулийн багш нар өөр үгүй магадгүй юм шиг байна гэж бодсон. Амар ууралдаг багш нар байдаг шүү дээ. Чадахгүй чамтай уулзахгүй чи ингээд тэр сургуулиасаа байхаа. Одоо би болоо танай сургуулийг амар тийм гэж. Би чинь бас уг нэгчнээгээр сураад байгаа шүү дээ. Гэхдээ надад бол амар асуудалтай байдаг байхгүй юу? Одоо нэг багш нарын зан характер. Энийний талаар би дараа жиж подкаст хийнэ зөө. Би багштай амар загнуулаад сая өнгөрсөн гуравдахад ингээд ихтгэл тавиа багийн ихтгэл тавиад гэсэн чинь намайг бүр ингээд наад захын ёс суртахангүй боловсралгүй юм ямар гээчийн сургууль өмнө төгссөн болохоор ингээд байж идэг байна мэн гэдэг намайг бүр амар загнасан байхгүй юу. Тэг ер нь бол ааштай багш байгаа. Ер нь бол тэгтээ яг чиний хэлдгээр юу юм бэ? Тэнд байхад яг ажилд орё яг чи ямар яг цагийн даваа ажил болох юм гэж яг асуудаг. Тэгтээ яг тэнд бол үгүй нэг цагийн ажил хийдэг байсан. Энд бол би яг бүтэн цагийн ажил хийгээд байгаа. Энэ бас гол ялгаа хал. Тийм байх. Энд яг цагийн ажил хийвэлээ дамжуулж болно ш. Болох байх. CU ч юм уу, KS ч юм уу цагийн ажил болдог. Гэхдээ одоо энд цагийн ажил хийхээр мөнгө нөрөх гэж мэдгүй. Зөндөл асуудал байгаа юм байна тий. Тэгэхээр зөвхөн оройн цагийн ажил хийх болж байгаа. Тий. Тэгээ яг тэндэл байгаа ах гэж би бодож байна. Тэр нэрээ тийм байсан шүү. Тэгээ тэнд бол тэгээд хамгийн гол нь за муухай ч гэсэн гээд би цагийн ажил хийдэг хэрнээ би 7 хоногт ихтэй 20 цаг ажил болдог үгийн лимиттэй. Тэгээ заримдаа тэрнээсээ бага шин. Тэгсэн хэрнээ би амжиргааны заалалд нь хүрдэг байсан. Би түрээсээ төлдөг байсан, хоол ундаа аваад хүрчдэг байсан аахгүй. Тэгээ хаа юм хэр илүү мөнгө зөнгөн гарах юм бол ингээд хусмууц аваад өмсч шүү тий. Юу нь бол хүрдэг байсан. Одоо би бүтэн цагаар ажиллаж байгаа ч гэсэн хүрхгүй байна. Тэгээ би чи хамгийн гол нь байрмаар түрээслэг үү тий. Тийм шүү дээ. Юу яг наач өгнө. Яг унаа хоолндоо таарад миний цалин бол бүр. Өдрийн баг 20 30-аар хоол идэж байна уу тий. Йоо. За өөрийгөө эрхлүүлээд энэ удаа найруулдаг кофе биш. Сивгээс шингээс үтэлээ. За яг одоо яг гол сэдвээ ярих найзад баг цаг үлдсэн байгаа болохоор би бол ингэж бодож байна. Яг яаж Японд руу яг хэрхэн явв? Тэгээд хэрхэн тэнд байв. Тэгээд тэнд очиод ялангуяа их сургууль сонгох Монгол ч юм уу яг тэр гол яг хүмүүсийн сонирхож байгаа асуудал нь илүү ярих гэж би бодоод тийм. Одоо хүмүүсийн мэдээр болохоор чи яг ингэ сонингийн газар тэтгэхээр явсан тийм. Тэнд яаж хамрагдсан байх нь яг сонингийн газар тэтгэхээр явах. Одоо зөндөө хөвцөж явах цаа бараг 100 100-аар явж байна. Харин тийм. Сонингийн газрын тэтгэлгийг анх сургалтын төвхөнөр хэлэх юм. Одоо байхлаа. Тийм үү. Тэгвэл хэлэхгүй байхгүй болсон юм. Гисагийн сургалтын төвөөр явж. Тэгээд багш нар аим хөөрхөөш те. Багштай сайн болсон. Тэгээд эмэгтэй багш нар амар гоё заадаг. Тэгэл амар сандрал тэр тэтгэлгийг авах гал эндээс өмнө 6 хүүхд орсноос нэг л авсан гэл. Тэгэл нэлээд шалгуур өндөртэй юм байна. Тэг очингууд байрн бэлэн. Яг байрны дүрээс гэж мэдээ цалингаас суудах ч байгаа шүү. Тэгээд сургалтын төлбөр нь бол үнэгүй. Ялч. Тэгээд дээрэс нь цалинтай. Тэнгүүд бараг бүх юм бэлэн болж. Ганц хэцүү юм шүн ажиллана. Шүн 2 цагт байна. Тэгэл хэлэнгүүт нь за яа тийм би угаасаа шүн унтдаггүй юм чи. Хайна байны мэддэг би одоо шүн ажиллаж чадна гэл төсөөлсөн. Тэгэл яг тэрүүгээр явах гал очиж уулзаал юмаа бүрдүүлээ ярилцлага мөрсөн болж байгаа штэ. Тэгэл тэрүүгээрс тэгэл юу юм бэ? Телевиз төвшин шаарддаг илүү. Яг нэх өндөр төвшин шаардахгүй. Сонирн бол
хүнтэй нэг харилцдаг ажил биш болохоор нөгөө яг айл айлынхаа нөгөө постныхаа нүүдэн дээр л сонингууд нь хийгээл явчихна. Тэгэнгүүт нэг хөлийн төвшин болж чадахгүй. Гэхдээ яг мэдээж нэг N 5 4 ч юм уу анхан шатны ирээний хэлбэл очиод хэцүү шүү дээ. Захиралтаагаач ойлгоцгүй. Байшингаач чийжилж чадахгүй тий. Тэгэнгүүт тэрүүгээр явбал очисон чинь амир хэцүүсэн 7 хоног карантин дараад ганцаарах нах юмрал. Тэгээ 7 хоногийн дараа гарч байгаа хгүй. Тэгээ шууд ажилдаа орж байгаа. Шүн ажиллаж байгаа. Харин наа талаач нь бас ярмаар байгаа хгүй. Би ингээд яг зүг сонсоод байвал нөгөө нэг оройн цагаарл нэг гаж хүмүүс байдаг гэдэг нэг ярьдаг. Би тэр талаар чамаасаас нэг хайлт сонсчихсан санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр мэрийг юу нь яриад тэгтээ хоёулынх нь одоо яг энэ гадаадад тэгээ сурхаас гадна нэг юм амьдрах гэж тусдаа сэдв ороод ирчингууд бол нэлийн өргөн хүрээний сэдв байгаад болохоор ер нь бол дараа үргэлжлүүлж ярих юм байна. Яг амьдрахын тий яг ингэж дуусгах гэх юм бол хоригдуулсан нэлийн сэдв байгаад байгаа байхгүй юу? Тийм үү тий өсчөөл тийм тэнгуүтэй дараагийн подкастн дээр илүү нөгөө юу гэх юм яг Монгол сурдаг одоо бид хоёулаа сурж байгаа ирчингүүтээ дахиад сурж байгаа. Тэгээд Монгол сурж байгаа болон яг тэнд сурж исэн гол ялгаа нь юу байгаад байгаа юм ч юм уу тий. Тэр талаар ярингуудаа тэнд яг гол нь нөгөө бас амьдрах талыг би дэлгэрүүлмээр байгаа байхгүй юу. Тэнд ингээд хүн болгоны мэддэг одоо Токио ч юм уу Лондон бол гоё хотод ахгүй юу. Тэгмүүдээ ингээд ямар ч газар ер нь бол яг аялахад бол гоё байдаг. Тэгмүүдээ амьдрах гэдэг өөрөө юу юм чинь нэлийн ингээд бүх ингээд асуудыг дагуулж ирдэ шүү дээ. Энэ бол хааж амьдрсан ямар нэгэн асуудал байдаг. Тэгмүүдээ яг тэнд амьдрахад яг ямар асуудал байсан ч юм уу тий. Тэгээд тэр талаар яг явах. Тэгээд мэдээж ямар юм асуудалтай байгаа ч гэсэн ингээд нэг цаанаа бас нэг гоё юм бас байгаа даа. Тэгээд тэнд ингээд шууд тэндээсээ шууд ингээд Монгол руу ирэхгүй байгаад байсан нэг шалтгаан ч юм уу тий нэг юмуд бас байгаа даа гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь бас нэг буцсан шалтгаан болох нь яа тий. Тийм тэгээ тэр мөр бол байгаа болохоор тэрийг дараа дахиж ярих гэж би бол бодлоо. Одоо миний нэзийн ер нь бол явах цаг төгөөд дараа нь ажилтай хүн болохоор тий бас ажил хэцүү. Харин тийм тэгээд байна гэж бодлоо. Сая болохоор ерөөд бол ялгаанууд соёлын талаар л ярьлаа. Соёл хүмтэй битээр шоконд орсон. Анх яг яаж байсан тэгэхэд ер нь юу болсон тэгээ нэг бас хэлний юм уу ч юм нэг юм тэр нөгөө нэг тийм соёл тал руугаа яг тэр нэг ерхий тийм бас яг нэг амьдрах тийм яг амьдрах тал дээр яг суралцах тал дээр бол бүр илүү дэлгэрүүлж чадаагүй гэж. Яг суралцах тал дээр нэг хоёулаа нэг хайлталт юм бол ярьсан. Гэхдээ бол яг бүрэн бол ярьж чадсан. Дараагийнх дээр нь ялч нөө суралцах талаар тэрэн дээр яг нэг багш нарын ялгаа ч юм уу тий одоо ийм байгаа зүйлсүүд байна. Тэгээ тэрний талаар зүгээр тэгэл нэг амьдрах талаар ч юм уу тий. Тэгэж нэг ярьчаад энэ сэдвийг дуусгаад тэгээд өөр бас ботсон сэдвүүд байгаа. Тийм тий. Тийм тгийж бодож байна. Тэг яг яаж яг дуусгах ёстой бас мэдэхгүй л байгаад байна л та. Тэг би ч мэд хоёрын яриаг энэ хүртэл хэрэг сонссон бол баярлалаа. Тийм тэгээд гоё өөр ингээд асуух юм байх юм бол бид хоёр өглөө уншчаа дараагийн подкастн дээр ярина гэсэн. Тэгээд бид хоёрын зорж байгаа зорилго болохоор 7 хоног болгон бол подкаст бол оруулах гэж хичээн үгийн үзэн тийм үгийн зорилготойгоо эхлүүлж байгаа. Тэгээ хин одоо ажил хийдэг ингээд суралцаад юу гэсэн энэ дээр бол яг цаг зав гаргана гэсэн бол юутай байгаа. Хэрхэн амжуулахын талаар гэхдээ энэ цагийн менежмент үгээ амар чухал. Тийм билээ. Тэгтээ нөгөө нэг за муухайч гэсэн одоо тэнд ингээд метро гэдэг нэг сайхан унаад байгаа шүү дээ. Яг цагийн дагуу явдаг тийм. Тэр гоё тийм. Тийм тэгээд яг тэр тэдэн цагт гарах юм бол тэдгээд очно гэх бүх юм гараад ирчдэг юм байна шүү дээ. Яг тэрнгээрээ шүү дээ. За Монголын нөхцөлд бол за тэдэн цагаас гараад за алхтгүй юм бол худлаахгүй юу тэдэн цагийн дотор очно гэх машинаар ч юм уу автобусаар явбал тэр цаг бол өөрчлөгдөн тодорхой. Тэр нь гэхдээ энэ тал дээр дараа ярих юм бол Английн хувьд бол метро нь бол айгүй асуудалтай гэж өмнө хэлсэнчлэн айгүйх байсгээд нөгөө нэг юу зарлцдаг эвдрэл гарлаа гэж хаачдаг эсвэл нөгөө ажилтны цалингаа голоод ингээд манайх ингээд ажиллахгүй л хаачдаг. Тийм тэгээд наач юм сайн зөвлөлттэй юм дээ. Гэхдээ би бол цалингаа нэмүүлж чадсан гэж санаад энэ зүг санаж ивэл. Тэгтээ ингээд ер нь бол хаачдаг. Тэнгүүд ингээд энд метро явахгүй шүү гэсэн өдрүүдээ эрт гараарай мараарай гэж мөнгө манай ажлын хэлсэн заяа. Энийг цагаа зохицуулахгүй бол ингээд метро хааж байгаа юм биш үү мэн шүү гэд. Ер нь бол тэр бол нэлээд асуудалтай. Автобус бол зогсож байгаагүй баха. Метро л аюултай зогсдог. Тэгээд жоохон тэнд бараг автобусанд орсож байгаа юм байна. 2-3 удаа сууж. Тэр би чинь автобус бид нар хайртай байна. Автобус намайг явахад 1.75 байлуу.
хотоо өссөн санаад байна. Нэг 85 ч болчихлоо. Ер нь бол сүрхэн үнэтэй. Гэтэ өдөрт хамгийн ихдээ 3 удаа л автобус юм авдаг. Чи ингээд автобус дарах болгонтой мөнгө төлж байгаа шүү дээ. Түүнтэй төлсөн. Одоо яалтчууд метро бас амар тэр гоё нэг карт танаар гэдэг метро гоё шүү дээ. Амар өргөн зөргөл үгүй хоёр. Одоо ингээд хоёр хүн ингээд суугаад голоор нь хангалттай хүн явдал шүү дээ. Чаддаг ингээд бүр зогсдог тийм метронууд шүү дээ. Одоо ингээд хоёр тал өвдөс хараас тийм автобус шиг гэсэн үг шүү дээ. Ер нь том тийм гэтэл нэлийн зайтай санаа. Англид ингээд за ингээд хоёр судлаа шүү дээ. Ингээд өөдөөсөө харцсан. Тэнгүүтээ голд нэг хүн зогсоол ингээд дүүчдэг гэх юм уу. Тийм нарийнхан байхгүй. Яг том байдаг. Гэхдээ ихэнх нь тийм жижиг нөгөө нэг яг дээр үеийн гэдэг утгаараа. Анхны метрог Англид бий болгосон. Тэнгүүтээ тэрийг яг ингээд сайн хөгжүүлж чаддаггүй юм шиг байгаа. Сайжруулах гадаа гой юм лайнууд бас байгаа. Үнэхээр гой. Одоо Elizabeth Hamilton Circle бол арай дайж нөгөөдгийг бодвол энэ зай майтай. Гэхдээ л Япончин бүр тэр метрог бол өстой сайн сайжруулж амар гоё шээ. Тэр буудлын гарч байгаа. Тэгээд ингээд дэлгэсмийн төстэй гардаг гэсэн энд явж ийн одоо буун гээд тэнгүүдээ Английн их метро тийм юусоо байхгүй. Зүгээр зарладаг. Одоо дараагийн бодол тэр шүү гэдэг. Японоор зарлаад англиар бас зарлал. Тэ тэр намар. Дээрээс нь одоо сая нөгөө хордны галтаар гарцсан юм шүү дээ. Японд гарцсан ч гэсэн шүү дээ. Тэр хор. Тэр нэг цагт юу л 320 км цаг хүртэй. Онгоцноос баг 3 км. Нэг тиймэрхүү мэд амар хурд явдаг. Тэнцэж үздэг. Тэгээ дотор ямар ч дуу байхгүй, жирэг байхгүй. Тэр нь бүр амар байгаа. Тэр гэхдээ дараа очоор сууж үснэ. Сая ерөөс сууж чадаагүй. Дараа хэзээ ч чадах. Тэгээ юу яхад Япончин бас нэг үе бодолсон гайгүй ойрхон орсон. За тэр нэгддэг тэгээд дээрэс нь онгоцны төлбөрийн хувьд бодохоос харьцангуй гайгүй гэж би боддоо шүү дээ. Нислэг олон давтамжтай болохоор. Үгүй юу? Яг нөгөө нь хоригдолтой 2 сая 100. Янз Уйлрлаас одоо 4 сард хүүхдүүд 7 сар 10 сард хүүхдүүдийг явдаг шүү дээ хэлбэлтэй сургуулаар тэр үед амар өчтдөг. Гэхдээ нэг 3 сарын өмнө захиалах юм бол тийм сая хэдэн болчдөг тийм. Тэр нөө хүүхдүүд бол мэдгүй шүү дээ виз нь хизээ гарах нь гэдэг юм чинь 3 сарын өмнө яаж захиалдаг шүү дээ. Тийм. Тэгээ энэний талаар дараа жоохон бүр дэлгэрүүлээд ярээ. Одоо аль хэдийн манай найз минь явах цаг болсон байна. Тэр тийм удахгүй уулзъя. За Турбака тэгээ сэтгэлүүдээрээ минь хоёр бас үг сонсож яхад чадах юм чадна гэдэг жоохон имзэг авах. Би ялангуяа коммент хийж чадахгүй уйлчих واخа. Тийм. За тэгээд Турбака бай дараагийн сэдвээрээ бүүн рүү болцгаая.